Okay. I will say welcome to. You guys will say Cebu then. Okay. Okay. Welcome to. Филиппиний ядуусын хороолол дотор гал гарсан бололтой үзье. Oh my gosh. Oh my gosh. Oh my gosh. Okay, I can do this. 잠깐만 벌써. ядчаага гүр нүцгэн явж байгаа болохоор жоохон имээгээд байна. Хажуугийн гутмаар нь ороод үзье. Tahu sudah akan melancar tahu. Hei. Hei, tahu sudah akan melancar. Юу болоод байгааг нь ойлгохгүй байна. Арцсан юм. Ayo sab. Гол байна. Mana terkenang? Daobrah. Daobrah. Ayo satu bikin. Хүн маань чадарч байгаа юм болов. Ишээ ингээд загас яд юм байна. Гол байна. Нилийн заваан бохирдсан хувцас сонортой. Энэ сая надад нэг гал гарч байгаа гэж хэлсэн байхгүй юу? Гэсэн чинь энэ хүн бас орж ах шиг байна. Амин аварт юм билүү? За ямар ч байсан хүний амийг нь аварлаа. Яралтай юу хийгээд цус авч хатгалт хийгээд тэгээд юуны даралж явах ихсэн байсан. Толгоон барай хийгээд булчингээс боллаад зүгээр боллоо. Now it's okay. I'm not a Chinese doctor, I'm Mongolian. Yeah. Yeah. Thank you. You're welcome. Thank you, my friend. Thank you. Сайн нөхдүүд минь намайг царайлаг болгож ураг. Where should I sit? Here, there. Okay. So is it 100 peso, right? 100 peso, right? Haircutting is 100 peso. Yes. Okay. I think it's okay. Okay. Okay, bro, are you ready? Are you barber or not? Are you barber or not? You're barber, right? I'm ready. Okay, make me handsome. Trans finished. Сега ингээд царайлаг ютубер боллоо. Зарим хэсгэнд амаараас өөрөө туслаа. A few moments later.
Дэгжин хотын хөөрхөн охид залуусаа сайн байцгаана уу? Манай дэлгүүр бүх өмдөндөө 10-аас 50% хямдрал зарлалаа. Өмднүүд ердөө 30-аас 50 мянган төгрөгийн хооронд зарлаж байна. Та бүхэн яараарай. Холбоо барих утас 70 11 39 99. Нөгөө Магланы юутай их ойрхон ийм сүм байна. Католик шашны Христийн шашны ийм тамдаа ордог хотынхоо иргэдийн гол ирж залбирдаг сүм юм байна. Мэдээж усыг нь уул, ясыг нь даг гэдэг ёсороо энэ улсын шүтдэг шашных нь соёлтой танилцахаар ирсэн байна. За бүгдээ орж үзье. Гаднаас бол нэг юм байна. Цагаан барилга. Дотроо юу ахаар цай. Yo, Pasima, Pamisa гэж юу юм болоо? Pamisa гэж Thanksgiving. What's fun? Sorry, what's the meaning of Pamisa? Mass offering. Mass? Mass offering for the souls. Oh, mass offering. Thanksgiving. So what should I write? Name of the person. Name You of... want for the souls, for the dead person. What about For Thanksgiving? Thanksgiving. For the Thanksgiving of the So we should write the name of the person. the name of the person who passed away. And so, Write this one. Have the donation. Any amount. donation. So we should put money inside this pocket. Any amount. And yeah, any amount. And then write somebody who already passed away and something, the words that I want to say the person. Okay. Thank you very much. За энэ тийм байна. Нас барсан хүн ийхээ юун дээр нэрийг бичээд тэгээд юу гэж хэлмээр байгаагаа бичиж үлдээгээд тэгээд өөрийнхөө боломжоор мөнгө хийгээд энэ хайрцагт хийдэг юм байна. За Есүс шагалнаа. За тентний мөрөглөө хэсэг нь байна. Энэ үндсэн тархины юм байна. Хүмүүс ингэ залбирч байна. Яа цаая. Католик шашны хувьд энэ дэр пастор гэдэг нөгөө нүглийн амжилтдаг хэсэг байх хэвээр. Тэр хэсэг нь бол магадгүй тэр бол та. Энэ өрөөнүүд дотор яадаг юм байна. Ямар нэгэн шиндэг алга байна. Гэхдээ ойлгомжтой байна. Энэ сандалтай мэдээж ороод уцаар ярихгүй байлгүй. 100 сая хүн одоо Магланы нөлөөгөөр энэ Христийн шашаа католик цэцлэг шүтж яваа. За би бол өсөж байна. 9 өдрөөс хойш шахуу баг юу яагаагүй. Хойхоод итээгүү. Энд дандаа л нэг юм сонгож иддэг. Энийг авъя гэчихэд ингээд туссан бүтээн өгдөг. Миний дургүй стилийн хоол. I'm not a Korean. I'm not a Japanese.
Ийм хоолнууд байгаа гэнэ. Хоол болохооргүй хоолнууд. Бид нар үхрэж уудсан юм уу? Гэмээр юмнууд байгаа гэнэ. Одоо миний аялын зорилго бол үхрийн махтай шүл уух болж хувирлаа. За бүхний авралаа би нүүдэл үхрийн махтай шүл олж чадлаа. Зүлэнгөөс аврагдах нүггүй юу одоо энэ хоолыг бүгдээ харцгаая. За зүлэнгөөс аврагдахын тулд хятад хоолны газар олоод тэгээд шүл идэж байна. Ер нь бол яг ийм өөр үндэсний хоол, хятад хоол, Тайван хоол, Япон хоол маягийн юмнууд ийм юутай Вьетнам хоолнд ингээд шүл, үхрийн шүл ер нь байдаг. Тэгээд Филиппинчууд бол өөрсдөө дандаа энэ дахианыхаа давхарч юм уу уяыг удаантайгаа иддэг л бараг нэг 80% дэгдэм байна. Тэгээ бусдаар ингээд McDonald's, KFC гэдэг өөр энэ сүлжээ төргөө хоолны газар байдаг юм байна. За ингээд энэ хоолыг төвшиж үзье. Нэг ийм хоол ирлээ. Ямар ч байсан энд байсан хамгийн үнэтэй хоол нь beef noodle wonton гэдэг. Хятадд 2 волог хийсэн. Хятад хоолны бурхан тэнгэр бас ивэжээ. Өсөж байгаа шууд 10-аас 10 оноо ёо. За би болохоор юу хүн шүү дээ. Тийм жуулчны энгийн маршрутаар явмааргүй байгаа. Усан парк ороод гой тоглоомын газар очиж тоглоод тийм бол сонирхол байхгүй. Тэгээд мэдээ Себу хотод бол ийм далайн эрэг энэ дээр очдог. Тэр маань бас ганцаараа явж байгаа болохоор нэг сонирхолтой байна. Далайн эрэг энтриг бол ер нь айдч нартай явж байхдаа нэг орол зүгээр байдаг. Тэгэхээр одоо энд байгаа нутгийн хүмүүс байгаа. Тэд нэр хамгийн очих дуртай газар нь энэ хоттой яг юу гэдэг юм болоо гэдгийг асуугаад тэр газар руу шууд очиж үзье. За намайг бичлэг хийж байгааг хараад энэ залуу шууд Hello. Залуу шууд хараад тэгээд with recording is not allowed. I'm recording. You're recording? Recording. I'm interviewing this guy. I don't want to interview. За энэ залуу дээр бас. Энэ залуугийн хамгийн очих дуртай газар. Come on. What's your name? Julius Guerrero. My name is Julius Guerrero. Okay. Thank you for visiting here at Colonnade Supermarket. So what are you selling? Phone. Placanism. Like income. Okay. What's your most favorite place to visit in Cebu? Cebu? Yeah. I want to go. What? I want to go the place you recommended. Place. SM. Like SM Cebu. SM Cebu, what is this? Ayala. That's a mall? No, SMC side. Are you SM side. I went to SMC site. So what about you? What's your most favorite place as a local? Probably, are you going? Kinamos. Ginamos? What do you mean? Ginamos? No. Where is that? Ginamos, no. Is that mall or supermarket or local shop? What is that? It can be anywhere. So you can just recommend. I will visit. Probably, you can go. Your favorite place, not for the tourists. Jose, I know. Zero Garden.
Okay, could you show me? За, энэ хоёр хүн маань бол ингээд яалаа. Tops гэдэг энэ Cebu арлынхаа хамгийн том хамгийн өндөр хэсэг. Tops is the highest peak of Cebu, right? Yes, temple highest. What's the elevation? How many meters? How many meters? Elevation. Minutes? No. Elevation. How many meters from the above the sea level? Above the sea level. You don't know? How many meters from above the sea level? I don't know. Elevation. Ano? Asan nila ba? Luwal ba or like ano ba? Asan ba? Манай хүмүүс жоохон үгийн өндөр гэдэг үгийг ойлгох байх шиг байна. За тэгэхээр юу санд болголоо? Хамгийн өндөр газраас санд болголоо. Тэгээд тэрнтэйг ойрхон бас нэг тийм сүм темпл байт юм байна. Энэ хоёрын маань үзэх очих хамгийн дуртай газар нь тэр хоёр юм байна. Okay, your most favorite place to go in Cebu is the Tops. Yeah, Tops. Okay, let's go to the Tops. Can you go top, sir? It's Yeah. a beautiful place. Okay, I'm going to Tops. Thank you. Thank you very much. За ямар ч байсан ийшээгээ нэг энэ зүг рүү хойд зүг рүү нэг цаг гарны зайтайгаар явах юм шиг байна. Тэгээд 04D гэдэг автобусанд суугаад тэгээд цаашаа юу болохыг гү мэдээ. Ямар ч байсан Cebu арлын хамгийн өндөр хэсэг Tops гэдэг газар л очиж үзье. Google Maps дээр хараад ийшээ юм уу гэд мэдэх хэрэгс боломж алга байна. Тэгээд автобусны зогсоолууд дээр нь ийшээ явна гэсэн тэмдэглэгээ ерөөсөө байхгүй байна. Тэгэхээр надад ганц арга байгаа нь одоо энэ хүмүүсээс асуух арга байгаа. Тэгээд яасан ч хүмүүс одоо ийшээ явна гэдэг надад ингээд өөр газрууд хэлж өгөөд энэ автобусных нь миний хайж байгаа автобусны зогсоолыг тэгэхээр одоо би ахаад өөр хүнээс асууя да. Саяны очсон газраас маань энд гисэн чинь эндээс тийшээ гэж ахаад хэлсэн. Тэгэхээр одоо би 3 дугаар хөлөө энэс асууж үзье. Can I go to Busai? Busai? Yeah. Okay. Busai lo. 여기다 제 할지는 student and senior 10 четвертый адилхан 13-ыг өгөөд яах юм байна. 13. За. Норчс ингэж ахаад нэг жифнийд суугаад Busai гэдэг газар руу очиод Busai-аас би одоо тэнд очиж жоод аргаа болоод тэр хамгийн өндөр газар руу явъя да. Нийтийн тээвэр нь хөгжөөгөө болохоор хэрвээ та бүхэн ирэхээр болвол ямар нэгэн байдлаар онлайнаар өдрөөр нь яадаг машин одоо жолооч нартай холбогдоод тэгээд явах юм бол цагаа болон очих газраа тодорхой байлгаж болох юм байна шүү. гэж зөвлөж байна. Тэгээ ганцаараа үлдчихлээ guys. Yeah. I'm going to the Tops. Is this the last station? That's what's the сүүлийнхэн дэжлээ. Тэгээ Tops руу how many kilometers to get to the Tops? 200. Huh? 200. How many kilometers? 3. 3 kilometers. I will walk. Гүйлтийн тамирчин хүн байж. Аяга. Одоо алхах нь үстэй. Болох уу? Алхаж явах уу эсвэл motorcycle суух уу? За эвдээ хийх хийгээд 100 давхрах юм 100 болон тэрнээс доошоо давхрах юм болоод би юу хийж явлаа. Motorbike руу явлаа. To the Tops. How much? 150. Huh? 150. No. It's expensive.
이렇게 힘내 가더라습니다. ийм боонууд их байх юм байна. Босч хүрээд 20. За 6.9 км тэгээд юу юм байна? Сүр юм байна. Тэгээд бүдэрхий юм байна. Тэгээд би тэтгэл хийж байгаад мотоцикл суусан дээр юм байна. Үзлээ. За, миний юу яасан? Кэш бэлэн мөнгөний нөөц маань тун бага байгаа. Ишээгээ явахын тулд 6 км. Тэгээд таксины юунд бол арай жоохон ягаад буцаж ирэхдээ уул нэлээд бага мөнгө лөө. Тэгээд би жоохон билетийг басаад нэлээд бага мөнгө сольсон юм шиг байна. За одоо Canon дээрээс үздэг. Өдөр hitchhiking гэж ярьдаг. Гараа өргөж байгаа, дэлхийн өрөөгөө гаргаж байгаа, зам тайгцдаг. Тийм зүйлийг одоо хийж үзнэ. Амжилттай болох нь үзцгээе. Мэдээж магадлал том бага байх бах. Ягаад тэгэхээр эдгээр бүгдээрээ хэл мөнгө олохын төлөө ингэ сервис явдаг. Тэгээд үзье гэж бодож байна. Оо цаатаа. Ламстай болохоо. Captain. За тэр нэг тэр хар машинч ер нь худлаалах та. Guys. What are you going to, guys? What are you going to? Going to river. River? Yeah. Can I go with you? You have one ride? Huh? You have motorcycle to go there? I don't have a motorcycle. I'm just waiting for somebody will pick up me to anywhere. Okay. I'm just a vlogger. It needs to only one can ride us, because if there's two will ride us, guys, it might the police will catch us. Uh-huh. What about this? Adrai. What about this guy? Can you ask her? Can you ask her? Are you going with this guy? No. It's like Quentin's? No. Hello. So where are you going? To the tops? No, no. You want to go tops? Yeah, I want to go to the tops. Yeah, okay, let's go. It's possible? No. It's better you go first and Paul. What you want? Only tops? Yeah, only tops. Yeah, you go. Are you sure? It's okay? Yeah. So I'm vlogging here, and so I'm just hitchhiking. I'm just looking for somebody who can get me to the tops, and so somebody who has a generous soul. And so thank you so much. Thank you very much. Okay, let me bring my camera. So
За ямар ч байсан юу боллоо. Энэ хүн байла. Hello, what's your name? What's your name? Edwin. Edwin. Yeah. Okay, thank you Are very you a much. vlogger? Yeah, I'm a vlogger. Thank you very much. Манай залуугийн маань мотоцикл маань жоохон сатчихлаа. The grass will come up. This is жоохон хөлөөд уурсан байна. Циклроо яг үедээ мордох үедээ. За манай залуу Ямбаттай. Зя шатлаа. You did it! Yeah. За манайхаа ингээ subscribe хийгээрэй. Also. Yeah, I can write it down here. And when you access to the good internet, Okay. you can follow me. Okay. And maybe next week I will upload my video, and so in my video you will be driving your motorbike. Okay. Okay. So when you are running, you uploaded it? Or you get up? I will upload it. Okay. My data is very weak. Yeah, also. you can screenshot it. Okay. Later, if I could see. Yeah, when you go down you can subscribe me. Okay. Okay. Okay, thank you very much. Okay. Okay. What's your name? My name is Bayar. 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 Yes. Okay. Thank you very much. За ийшээ ахаад эхлээд нэг сүм байгаа байна. Сүмийнхэн цаашаага топ гээд хамгийн өндөр цэг нь байгаа юм байна. Хоёр ойрхон газар байгаа юм байна. Эхлээд сүмийн үзүүл зүгээр гэж зөвлөлөө. Тэгээд тийшээ явцгаая. Зарим гиднэ. Зарим гэдэг. Нөгөө темплийнхаа хажууд нэг ирсэн байна. Тэгээд жоохон халуцаад зарим гиднээс нэгдээд гэсэн чинь дэлгүүрийнхаа төвчний маань түлхүүр наалдагдсан хаачаар үзэж байна. Энд өгтөд билярд тоглож байна. Харин би энд зарим үзэж байна. Бүгэн хийсний хартаа манай жолооч маань над руу хүрээд ирсэн байна. Манай жолооч гэнэ уучлаарай. Нөгөө таарсан хүн маань ингээд сая бензин жоохон нэмшигээд тэгээд над руу ингээд хүрээд ирсэн байна. За энэ дээр ингээд тиктийн price байна. Interest free. За нэг хүний 150 гэж байна. Шууд төлдөг буцаах боломжгүй гинэ. Hello. Can I pay by card? Only cash? I have only card. Oh my god. So I have only 100. So the interest fee is 150, right? So I have only 100 by cash. So I decided to buy by credit card. So what should I do? I don't have a GCash. I'm a tourist. Am I not able to entertain? Энэ газараа үзэх боломжгүй боллоо. Бэлэн мөнгө маань арай хүрэхгүй нэ. Дараагийн газар маань бэлэн мөнгө маань яг хүрэхээр болсон учраас. Thank you. Энэ залууд би ATM таарахаар мөнгө авч сэтгэлийн өгдөг өгнө. За энэ газараад ийм төвхтэй ийм газар байлаа гэд би ой алт оруулж игээ. За нэг зайлсан шиг Зэбүүгийн хамгийн оргил хэсэг рүү алхаад явж байна.
Юу яадаг вэ чи? Би сая юу яасан ч юм штэ. Орог тасалбар зүгээрсээ Монгол мөнгөөр бодлоо үзэхгүй юу? Тэгсэн чи бараг л 7000 төгрөг байсан байхгүй. Тэр нь одоо надад байхгүй байна гэж боддоо. 8000 төгрөг юм байна. Надад яг одоо 6000 төгрөг Монгол мөнгөөр байгаа. Тэгээд би зөвхөн хоолнд юугаар картаар яасан. Ерөнхийдөө айгаа бага мөнгөтэй гарч ирсэн. Юугаа дээрэмдүүлж магадгүй юуг нөхцөл байдал үүсвэл бас гэж одоо карттайгаа гараад ирсэн чинь only cash байлаа. Догоон туршлагатай айлгчийн хувьд алдаа гаргачихлаа. Гэхдээ одоо ингээл алдаж онж байж л аялал амттай болно шүү дээ. Манай суугийн үлэгчтэй ингээд хамгийн анх удаа эцсийн мөнгөө шавхаж 100 песо боёо. Энэ бол ердөө 260 йен. Тэгсэн хэрнээ одоо ингээд юучгүй болж юусыг орох хэлээд авч байна. Окей. Hello. Hello. Hi, what's up na? Hello. Хүмүүс ингээд нэг болвол ингээд шууд ингээд юу шиг амар гой нээлттэй камер руу хараад ингээд халло гэл аль болох эргэж харж орж мараад бичлэгэнд орох гол нэг болон шууд ингээд яг тийм хоёр төв шиг байгаад байгаа нь сонирхолтой байна шүү. Хүмүүс ч нэг тоохгүй өнгөрчдөг. Нэг бол тоогоор нэг бол амар нуугтана. За ажилтнаас нь далайн төвчнөөсөө шидэн метр өндөр юм бэ танай оргилчин гэж асуусан чинь бүгдээрээ мэдхгүй ингээд надад Google-ээс хайж өгөх гэж байна. 1 2 3 4 Ингээд билетээ үзүүлээд stamp даруулаад ордог юм. Most favorite place to go in Cebu is the Tops. Yeah, Tops. Okay, let's go to the Tops. Ай, тэнийг хардаа. За ингээд Cebu хотын ярлын хамгийн өндөр цэг дээр хөл тавьсан байна. Би сая өндрийг асууж чадсан. Өндөр бол 619.6 метр өндөр байхны далайн төвшнөөс. Мэдээж тэнд далаа харагдаж байгаа учраас далаагасаа 600 метр өндөр байна гэдэг чинь. Дажгүй үзүүлэлт. За тэнд юу маань харагдаж байна. Миний марафон гүйлтийн тэмцээнд орсон хэсэг. Тэр нөгөө хамгийн урт гүүр харагдаж байна. 8.9 км урттай. 2017 онд баригдсан гүүр. За тэнд ингээд онгоцны буудал харагдаж байна. Энэ ингээд Cebu яг хотын төв. Миний тэр өнөөдрийн бичлэг бужигнж хийсэн ядуусын хороолол болон бичлэгэн дээр хийгдсэн бүх газар яг эндээс бүгдээрээ харагдаж байна. За тун гахалтай. Ямар ч мөнгөгүй мэдээж сохор зоостой үлдлээ гэдэг штэ. Хоёр ширхэг песо буюу за ээж нэг нь 60 төгрөг ингээд 120 төгрөгтэй үлдсэн байна. 120 төгрөгтэй байснаас 120 улс үзээрэй. To order beef brisket and I will pay by card. This is my vlog. Okay. Би мөнгөтэй шүү. Намайг сохор зоостой гэж бодсон уу? Хоолтой, хоолны хажуугаар сайхан beefтэй хамгийн өндөр цэг дээр нь. Одоо монголоороо бол зайсан дээр нь ингээд хоол идэж байна. За энэ хоолны оноог шууд энэ дээр ингээд хараад ирлээ. Тэгээ бурхан будтай минь.
Тэгээ кэштэй болох гэж байна. За баярлалаа. За бүгдээрээ нэг миний влогоос нэг хэсэг жоохон хөндөөрөөд нэг Филиппиний байгалыг нэг харчихоо. Ийм сайхан. Модтай, уултай, халуун орны байж байгаа. Хувийн эзэмшил рүү орчуу да. Ийм газар байна. За надад тусалж байгаа залуу маань. Hello. Юунда машиндаа ингэж мотоциклтаа ингэж газ хийж байна. Тэгээд бид нар хоёр ингэж өчигдрийн оройны шүн байсан Mango Avenue дээр. Mango Avenue дээр ирсэн. Өдөр нь болохоор ингэж юуч байдгүй юм байна. Өчигдрийн нэг хэд хэдэн коллаб юунод. Robinson дээр урд өдөр ирж өнгөсөлсөн. Монголд яг одоогоор энэ бичлэгийг харж явах үед гайгүй байж магадгүй. Тэгээ шатхууны хамсалтай байгааг санаж байгаа зү. Энд ингэж савар бензин өгөх юм байна. Okay. A few moments later. Тэр сая намайг гол оруулсан чи ингэж. Cameraman. Yan, cameraman. Yeah. Cameraman. Go. Kawatong cellphone me. Yeah. Kawatong cellphone me. Yeah. Daga cellphone me. Hey, last. Let's go! За эдгээр миний аль усаас ирдэг байгаа. Энэ доо таалаа. Okay. I will say welcome to. You guys will say Cebu then. Okay. Okay. Welcome to. I still hear your voice, though you're gone. And every whisper, every dawn. За ямар ч байсан гэж за Cebu арлынхаа усынхаа аяллыг амжилттай босголаа. Медальтай одоо усыг хэвтэн гүйж медаль авлаа. Хүний аим аварлаа. Гой хүүхдүүдтэй тоглолтоо амьдралын үзлээ. Ер нь бол тун сайхан аялал боллоо. Тэгээ бичлэг таалагдсан гэж найдаж байна. Hello. За дараагийн аяллаар уулзцгаая. Маш та.